За ингээд ээлжид нэгэн ан амтан алан хядаантай гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За манай нэгэн сонсогч одоо манай гоё түүхүүд пэйжийг одоо энэ тэн таглаад заарын хүдрийг яриад өгөөч гэдэг хүсэлтийг удаадараа тавьж байна. За нөгөө нөхөр нь болохоор тэжээмэл арсландаа алуулсан хүмүүсийн тухай гоё юм хийгээд өгөөч гэж бас байн ихэд байгаа. Яах гээд байгаа? Арслан тэжээх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? Хөөхөн тэгээ янз янзын асуугаад байгаа. За тэгээд өнөөдөр та бүхэндээ заарт хүдэр буюу Сибирийн хүдэр нэрээр дэлхийд алдарсан нэгэн хөөхөн хөгтөн амьтны тухай ярьж өгнө. За ингээ ярихаас өмнө нийт одоо үзэгч сонсогч нар маань одоо манай гоё түүхүүд суугууд гарч байгаа бичлэг видеонуудаар бүгдэн дээр нь лайк, шеэр хийгээ, комент бичиж байгаарай. Мөн сэтгэлд нь хүрээд өгье гэсэн сэтгэл байвал цаг кофений мөнгийг миний хаан банкны данс руу шилжүүлж болно шүү. Тэгээ шилжүүлсэн болон шилжүүлж байгаа нийт үзэгч сонсогч нартай маш их хайртай, дуртай. Тэгээ та бүхнийхээ итгэлийг дараагийнхаа гоё постуудаар үргэлжлүүлээд явъя. За ингээд одоо гол ярианд оръё. За заарт харах гэж заарт хүдэр гэж яриад байгаа одоо хадуурч. Сибирийн хүдэр гэдэг албан ёсны нэртэй ийм амьтан байгаа. За энэ амьтан одоо юугаараа бужигнуулд юм бэ гэхээр энэ амьтнаас ялгардаг нэг огцом хурц тийм одоо үнэр байдаг. За тэр үнэрэлт нь дуртай хүн төрлөختөн одоо эмийн компаниуд үнэртэй ус хийдэг газрууд одоо тэр дэгдэмтгийн үнэрийг нь ашиглахын тулд одоо энэ заарт хүдрийн одоо хөлс хүүшээсний тэр тосорхог булчирхайг нь одоо авахын тулд одоо амиа өхөөс буцахгүй юм уу бузар ажлыг бол хийдэг байгаа. За өнөөдөр та бүхэндээ Сибирийн хүдэр ер нь хаагур яаж ажиллаж амьдардаг юм бэ? Тэрийг хөнгөн энгийн үг хэлгээр хэлээд явчихъя. За Азийн хойд хэсэг тэр цэцмаа Сибирийн ой тайхтай бүс нутгуудаар одоо амьдардаг нэгэн хөөрхөн бугын төрлийн салаа туурайтай амьтныг одоо Сибирийн хүдэр гэж нэрлэдэг байгаа. Сибирийн хүдэр маань их хөөрхөн жижигхэн амьтан. Ерөнхийдөө нэг жижигхэн буугч гэж хэлж болно. 86-аас 100 см-ийн урттай. За тэгээд нэг өндөр нь 52-оос 55. За нэг 11-аас 18 кг жинтэй юм хөөрхөн хөхтөн амьтан байдаг. За яг хоо бугнаас нэг ялгаатай юм нь бол яг хоо одоо хүдэр нь өөр ингэсэн ивэр байхгүй байгаа. За мэдээж зурган дээр харагдаж байгаа шиг одоо хүдэр нь урдуура 2 одоо тийм цагаан хурц соёо байдаг. За энэ соёо нь бол одоо бүхэл амьдралынхын туш ингэж ургаж хэдий ч энэ урт соёотой байна, төдий ч энэ урт настай хөгшин хүдэр байна гэж бол ерөнхийдөө харж болж байгаа. За ойролцоогоор 10 см ийм хурц хутга шиг ийм одоо соёотой байдаг. За энэ соёогоор одоо ихэвчлэн өөрийгөө хамгаалах, өрсөлдөгчийн хүзүү, хөл гарыг тасдах ийм үйл ажиллагаанд бол ашигладаг. За тэгээ Сибирийн одоо уулархаг налуу тийм шигүү уул хадтай газар амьдрах дуртай. За тэгээ дээшээгээ аюултай амьдтаас одоо зүхтах дайжих маягтай ойролцоогоор 1600 м-ээс дээш өндөрт одоо бэлчээрлэж тэндээ өвс ногоогоо идээд амьдардаг гэсэн судалгаа байгаад байгаа. Дэлхий дээр ер нь 6 төрлийн хүдэр байгаа. За энэ 6 төрлийн хүдрийн Сибирийн одоо Англид багтдаг тийм хүдрийг Монгол улсад бол хаашаа социализмын үед нутагшуулсан юм шиг байгаа. За тэгээ энэ хүдрийг яг анх байгаль экологч зориулж одоо ингэж Монголд үржүүлж байгаад энэ 1980 он гэхэд нэг ойролцоогоор 40 мянган ийм одоо хүдэр Монгол улс даяар одоо ингэж Монголын хойд нутгуудаар ингээд сайхан бэлчээрлээд өсөж үржээд өгнийг сайхан байж исэн байна лээ. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар экологийн цагдаагийн албаны гаргасан мэдээлэлд болохоор ойролцоогоор 400 одоо хүдэр байгаа гэсэн тийм одоо судалгаа байт юм байлаа. Нутгийн одоо хуучны одоо хөгшчүүл бол одоо энэ хүдэр бол асар ихээр явж исэн, бэлчээрлж исэн гэдэг тийм яриа байдаг. Тэгээ одоо энэ хулгайн аанчид элдв одоо 8 ачид одоо энэ хүдрийн одоо заар буюу булчирхайг нь авахын тулд одоо хэмжээгээр агнсаас болж одоо ингэж нөхөн сэргийгдэхгүй болоод одоо дуусч байна. За яг Герман болон Европ, Америкийн зоопаркуудад Сибирийн хүдэр нэртэй ийм соёотой одоо хөөрхөн жижигхэн бугнууд бол байж байгаа. Энийг бол яг байгаль дээрээс нь барьж аваачаад тэнд одоо ингээд олзонд байгаа хүдэр гэж бол хэлж бас болдог. За тэгээ ерөнхий физик шин чанарын хэлэхэд бол одоо хойд хөлөөсөө урд хөл нь аяг бол богинохон байдаг. За тэгээ ингээд тал газар давхинхээсээ илүү уулархаг, хадрахаг иймэрхүү газарт одоо огцом өсрэлтүүдийг хийгээд амжилтаа явах тийм одоо
байгалийн зохилдгоотой амьтан гэж үздэг. За яг тэгээ хоол унд идж байгаа нь бол яг 130 орчим төрлийн янз янзын өвс ногоог бол идэнэ. Тэр тусмаа хаг буюу хаданд одоо ингэ ургаж байгаа юм ногоон хөвд хагийг бол идэх айгуу дуртай. За эннийхэн төлөө бол өндөр хадрах хүртэл одоо ингэж авирч өөрийнхөө амьнасыг эрсдэлд оруулдаг ийм амьтан байдаг. За тэгээд яг байгаль дээр энэ зард хүдрийг одоо устгадаг гол дайсан бол хүн байгаа. За энэ амьтны чинь эрн одоо орооныхоо улирал буюу баваа шавааныхоо улирал нь ирэхээр одоо өөрийнх нь одоо юу гэдэг юм эрис ч гэдэг юм уу элдв одоо тэр булчирхаануудаас нь янзын тийм хүчтэй одоо эсэлтсэн тийм үнэртэй зүйл одоо шээсэнд нь ороод шээснийхэн өнгө нь ягаан улаан шар өнгөтэй болж одоо гардаг. За тэгээ шээсээрээ өөрийнхөө эзэмшил нутаг дэвсгэрийг ингэж тойрчвол ингэж тэмдэг тавьдаг байгаа. За тэгээ энэ тэмдэгээр нь бол ерөнхийдөө бусад амьтад нүүдэлж багцаалж одоо ийм амьтны одоо ороо шороо орж байгаа маань холдыг барьж гэдэг юм уу тийм маш том мэдээлэл болдог. За ийм хурц үнэр нь өөрөө нөгөө ийм хөдрүүдийнхаа аазгай хөдөлгөж одоо ороог нь оруулдаг. Тэгэхгүй бол одоо ийм юунууд нь болохоор ингээ ороо орохгүй ингээ яваад байдаг. Тэнгүүд энэ эрийнхээ хэдий чиний хүчтэй тийм заар хангалуулна төдий чиний одоо нөгөө хүүхнүүдийнх нь одоо юм норж одоо бэлэн болдог гэсэн үг байгаа. За ингээд ороо шороо оронгууд буун алан хідан зодоонуудын болно. За тэр уул хад жалан хавцлаар дүүрэн цус ножтойгоо холилдсон одоо ийм заарт хөдрүүд одоо ингээ давхилдаж явж байдаг. Зарим нь үхэж байдаг, зарим нь цус алдж байдаг, зарим нь идэгцэн ингээ нүүр ам хүзүү нь бол ах юм байхгүй сороо улаан нялганууд бол давхиж явж идэг. За ингээд буун зодоонуудыг хийсний дараа мэдээж ингэж үр төлөө үлдээн. За үр төлөө үлдээх гэж бас бөө юм болно. Тэр чинь бас амархан бас нийлжгүй. За ингээ ороо шороон дуусаад им одоо хөдрүүд нь өөрийнхөө үр зулцгийг 6 сар тэгээд гав ганцаараа одоо ингээд уул хад руу яваад маш аюулгүй газар очиж зулцгалдаг. За ингээ зулцгалж байгаа зулцгалсныхан дараа бол яг ойролцоогоо 1-2 зулцаг бол гарна. За зулцгийг нь одоо беруу гэж бас нэрлэдэг. За беруунууд нь бол 1-2 сар ихтэйг ингэж хөхөөл байж байгаа. Тэгээд томроод ирэхээр хийгээ дагаж бэлчээлээд ингэ явдаг. Ер нь бол мэдээж ингэ овлоо дараа бас сооло тоглолт хийгээд явд. Ерөнхийдөө сүргэлж явдаггүй 1-2 ороо. За яг ингэ ороо баваа шавааны улирлахаар ингэж аюу олоола цуглаж бас ингээд зодоонуудыг хийдэг ийм актер хурцаар шинтэй ийм амьтан байдаг. За тэгээ энэ Сибирийн хүдрийг одоо ашиг сонирхлын үүднээс одоо алж ядаж таваранц хийгсэн одоо хулгайн анчид одоо элдв хогийн багийнууд ирэмээр нь ялахгүйгээр буудаж одоо алдаг байгаа. За алсныхан дараа очиж үзээд энэ ир биш байна. Ир яг байл одоо үнтэй заар юу байх байсан байхгүй байна гэдэг ч юм ингээд явцдаг гэж байна. Гэтэл олон улсын практик тэр зам Орос, Сибирь одоо хойд солон хятадын стандартаар бол яадаг вэ гэхээр тусгай квот гаргаад одоо жилд хэдэн тэрийг тэгнэ гэдэг тийм заавар гардаг. Тэнгүүтээ унтуул төс сумаар одоо яг эрийг нь онилж одоо унтуулад унтуусныхан дараа одоо тэндээс нь хостой шингэнж гэдэг юм уу тэр булчирхааныхаа шүүрлийг авчаад одоо ингээ буцаагаад босгоод явуулдаг. Манад бол тийм байхгүй. Одоо улгаан анчид бол ерөнхийдөө ир юм хамаа байхгүй устгадаг гэж бүртгэгдсэн байна. За ерөнхийдөө Оросд одоо ойролцоогоор жилд 7-8 мянган одоо эр хүдэр бол алуулдаг гэсэн тийм судалгаа байд юм бэлээ. Гэтэл одоо тэр чинь ирэмийг мэдэх боломжгүй, холоос одоо мэдэх боломжгүй учраас одоо нийтээр нь устгачдаг гэж байна. Тэгэхээр энэ гарч байгаа тоо бол бараг 3-4 дахин илүү хохиролтой тооны бас их олон хүдэр бас өгч байгаа хаа гэсэн тийм судалгаа байд юм бэлээ. За тэгээд баваа шавааныхоо улирал нь дуусаад өөрийнхөө үр зулцгийг гаргаад ерөнхийдөө нэг юм багцаа байгаль дээр амьдарч байгаа хугацааг ярих юм бол ойролцоогоор 4-5 жил амьдардаг гэдэг. Яг энэ тэмдгийн зоопаркуудад одоо орзонд байгаа хөөрхий Сибирийн хүдрүүд бол нэг хоол унд тижээл нь бүхэн цаанаасаа учраас нэг 20 жил амьдарчдаг гэж байна. Яг байгальтай байгаа нь болохоор 4-5 жил амьдраад тэгээд улгаан анчиж гэдэг юм уу эсвэл янз янзын амьтанд идүүлдэг. Тэр тусмаа одоо нөгөө нэг тайгын чөтгөр буюу одоо та бидний мэддэг нохоо зээх одоо энэ амьтны чинь барьж авч идэж уудаг. За тэгээд энийг идэж уулгахын тулд энүүгээр бас өгөө шийдэг гэж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр ууланд амьдардаг шилүүс гэдэг нэг актер амьтан. Шилүүс гэдэг амьтан одоо энэ Сибирийн хүдрийн махыг идэх маш дуртай. Гэтэл нохоо зээх чинь өөрөө шилүүсийн махыг бас идэх дуртай. Тэгэхээр юу болдог вэ гэхээр одоо иймэрхүү
соло тоглолтыг гэдэг юм уу ганц нэгээрээ явж байгаа одоо Сибирийн хүдрийг давхар нохой зайх бас ингээ холоос ингээд ажиглаад хараа явждаг. За ингэнгүүт яг энэ хоёрын голоор одоо шилүүс орж ирээд Сибирийн хүдрийг бариад яг ингээд идж яхад нь одоо нохой зайх гиндүүлж одоо дайрч шилүүсийг барьдаг гэж байгаа. Шилүүсийг барьж идэхдээ нэг дор одоо хоёр амтан зэрэг идэх тийм боломж одоо нохой зайхэд олддог ийм айхтар санаас суудсан амтан байдаг. За тэгээ нохой зайхийн тухай амар гой постууд бол орцсон байгаа. Тэрийг та бүхэн нохой зайх гой түүх гэд гараа хайх юм бол гараад ирнэ. За тэгээ гол яриараа орохгүй бол нохой зайх болж шалтрах гад байна. За тэгээ Сибирь хөдөр бол их ичимхий ерөнхийдөө дандаа ганцаараа одоо ингэж амьдэрдэг соло тоглолт хийдэг бол амтэн. Тэгээ шүн үдшийн бүрий үүрт сайх үед одоо ингэ идэвхтэй идэж тижээлээ. Өвсөн тижээлтэй учраас мэдээж өвс ногоогоо усны шим шүүдрийн хэрэг ундаалж ингэж хөөрхөн амьдэрдэг. За тэгээд намар бол одоо ингүүд чинь одоо те бие засаж өөртөөгөө одоо те үнэр ялгаруулж бас янз янзын одоо тийм ёс ажлыг бол хийдэг. За энэ үнэр нь ойролцоогоор одоо маш ойролцоогоор 30 км квадрат талбай нутгийг бол хамарсан одоо ийм үнэрүүдийг ингэ цэгүүдээр байрлуулдаг гэсэн тийм судалгаа байдаг. Тэгээ мэдээж энэ үнэрээ тавьж яана гэдэг чинь өөрийнхөө газар нутгийг бас дархалж тэмдэглэж бас өөр эмэгчин одоо те хүүхнүүдээ өөртөө өрн залж дагуулж явдаг гэсэн үг. За ерөнхийдөө яг ороо баваа шавааны уйлал эхэлсэн үед нэг Сибирийн хүдэр ойролцоогоор нэг чадалтайхан эр хүдэр бол ойролцоогоор 2-оос 3 одоо хүүхэн дагуулад бол явж идэх гэж байгаа. Арай жоохон чадлагуунууд нь ганц их ч юм уу. За зарим нь бол бүр байхгүй сургуу ганцаараа тэг явж идэг тийм одоо байгалийн цохилдлоготой байдаг. Тэгээ сүргэлдгүй учраас одоо энэ тэнд ревер хураавар явж байгаад хоорондоо таарахгүй тэгэл амтны хоол бол дуустдаг байгаа. За тэгээд өөр чин тийм нөгөө нэг үнэртэй усны компаниуд одоо юу гэдэг юм байгаль дээрээс хамгийн хүчтэй хүчлэг хурц үнэртэй одоо энэ хүдрийн заар гэдэг зүйлийг авах гэж хэмжээний мөнгө төлдөг байсан учраас одоо тэгээд асар олон Сибирийн хүдэр энэний хоморгонд өртөж бол амиа алдчихсан байдаг. Гэтэл одоо дэлхийн амтан хамгаалах нийгмэл болон одоо тухайн үнэртэй ус хийдэг компани янз янзын шахалтанд ороод химчд буюу физикчдийн одоо хамтарсан синтетик одоо тийм үнэр гаргагчийг ашиглаж одоо энэ Сибирийн хүдрийн заарыг ашиглахгүй тийм одоо төвшөнд бол гарсан байгаа. За одоо та бидний хэрэглээд байгаа үнэртэй уснууд ч ерөөсөө ихэвчлэн дандаа синтетик буюу одоо химийн аргаар гаргаж авсан ийм үнэртэнгүүд байдаг. Тэгэхээр энэ зүйлээс болоод асар их одоо Сибирийн хүдэр тэр зам Монголын хүдрүүд бас их өгсөн болов уу гэж бас дэлхийн дахны судлаач нар бол ярьдаг. 40 мянга байсан амтан 30 жилийн дотор 400 утлаа буурна гэдэг бол Монголын хувьд бол энэ Сибирийн хүдэр бол зүгээр тамийн орон цаашаа зүгээр там шиг л газар гэсэн. Одоо манай эдэн хүмүүс ч бас те ингээд оркууд ч юм уу аягүй хэцүү. Тим юмны аавн, ийм юм цайн, ийм юм яадаг идэг гэдэг ерөөсөө хөдөлж байгаа болгоныг л одоо хулгайлж алж одоо зарим идэх гэж хүртэл одоо устгаж байна. Тэгээд бас нэг балаа юм байд юм байна. За яг хөө ингээд үнэртэй усны компаниуд эдгээр амьтдыг авахаа болжлоо гэж бодод. Тэнгүүцэн залгуулаад орны шинжлэх ухаан янз янзын мухар сүсэг дээр нэг заарын хүдрийн заар одоо тийм цан ийм цан ингэдэг тэгдэг гэдэг ингээ хилцэн бичсэн байдаг юм уу яа гэдэг. Тэгээд бас нөгөө нэг далд буюу хар зах дээр одоо энэ амьтны нөгөө нэг тослог тэр булчирхаанууд нь бас асар их үн хүрээд байгаа гэдэг тийм одоо бас яриа хөрөө байгаад. Тэгэхээр та өдөр хэдий чинээс мухар сүсэг давтан төдий чинээ байгаль эколог өөртөө бас хохиролтой янз янзын юм хийж ийна л гэдэг тийм гаргалаа харагдаад байгаа. За тэгээ өөр цаашаа яг хамгаалах зүйлийг бол одоо олон улсын улаан тийм номонд бол оруулчихсан. За тэгээд бүх зүйлээр ингээд хамгаалах гэж үзэж байгаа. Тэр зүүн Монгол улсад энэ амтэн одоо устж үгүй болох магадлал маш өндөр болчиход байна. Одоо Монгол улс чинь өөрөө ой хээр за баг ой байхгүй шахуу Монгол улсын нэг нутаг дэвсгийн 2% л ой гэдэг. Тэр ойных нь 50-60% нь одоо ингээд өвчлөлтсөн одоо тэ хөгшөрцөн ингээд нөхөс сэргээгдэг хэцүү ойнууд байдаг. Тэр дунд ч одоо 400 ширхэг одоо ийм Сибирийн хүдэр хөрх амьдрах гал бас тамаа идэл зайгаал явж л байгаа бах. Тэгээ нутгийн ард иргэд өөрсдийнхөө ан амьтдыг бас хамгаалах тийм янз янзын хөдөлгөөнүүд бас өрнүүлж явах хэрэгтэй байгаа. Дээрийн юм бол яг хуучны анчид яагаад тэгэж Сибирийн хүдрийг Монголд ингэж чөлөөтэй ингэж өсгөж ирсэн бэ гэхээр хүдэр гэдэг амтан бол маш одоо ээлдэг
нь хөөрхөн ааштай, хүн амьтанд хор хөнөөл байхгүй ийм хөөрхөн амьтан учраас бас дээрэс нь ямар нэгэн байдлаар шахтуулах ч юм уу иймэрхүү зүйл болоход тухайн амьтан асар ихээр одоо гашуудан, гасалж, уйлж, хүүхэд ч тэгэж одоо дуурдаг гэж байгаа. Тэрийг сонссон одоо анчин хүний үр хүүхэд, үр удам бол тэр чигээрээ ингээд ямар нэгэн муу зүйлд орооцолтоод ингээд тасардаг. Тийм учраас эртний одоо анчид бол ерөөсөө энэ амьтныг хараад олон үр хүүхэдтэй болоорой гэдэг тийм бэлэгшээж хүлээж авч одоо зүгээр тавьж явуулдаг гэсэн байна. Тийм учраас одоо Монгол улсад 40,000 хүртэл хэмжээний одоо ийм Сибирийн хөдөр бол үржиж аягүй сайхан байсан. За тэгээ 80-аад оны сүүл 90-ад оны одоо эд бужуунаатай үеэр одоо энэ Сибирийн хөдрийн тийм сайн, ийм сайн гэж хүмүүс оркууд нь очиж буудаж алсаар одоо өнөөдөр ийм цөөхөн болчиход байгаа шүү гэдгийг одоо хэлье. Тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ бас яамаар байна. Баавгаан савар тийм юмд сайн чоны шагаа ингэдэг нэг юм орк одоо те ямар нэгэн одоо амьтны амийг тасалж авдаг ийм балар эртний ийм муухай ёс заншлаас одоо салаад юм жоохон шинжлэх ухаанчаар бас те мэдлэгтэй хандмаар байна. Мэдлэггүй харгаа гэдэг чинь амар байна. Одоо мэдлэггүй учраас одоо та хэдийгээ бас те энэ мэдэхгүй байгаа зарим хүмүүсээгээ бас мэддэг болохын тулд гоё түүхүүд гэдэг одоо ийм сувг нээчээд одоо бас чадхадахаараа бас соён гэгэрүүлэх гээд байгаа царай маань бас ийм учиртай. Тэрнээс ч 5 цаас мөгдрөг олох гээд ингээд ягаад байгаадаа бас биш бас ард түмэнд бас те ингээд бас нэг таны мэдүүлэх зорилготой юм хийгээд байгаамаа гэж байгаа. За ингээд ерөнхийдөө Сибирийн хөдөр гэдэг амьтан бол аюу хэцүү. Тэгээ хөрхий одоо цаашдаа устдах юм байна. Тэгээд өвчин зовлон олзлол те ингээд янз янзын зүйлээс болоод асар ихээр одоо устгагдж байгаа. Тэр тусмаа энэ аюу зөөлхөн номхон амьтан учраас одоо янз янзын тийм бундуу хүчтэй тийм амьтан араас нь хөөх одоо энэ зүйлүүдээс болоод асар ихээр стресстэйгээр хөөрхөн амьтан одоо дэдэж тижээлтэй гарахаа болоод ерөнхийдөө өөрийнхөө амьнасыг золионд оруулаад шууд ингээд хөдөлгөөнгөө зогсдог ч юм хэвдчихдэг. За тэн дээр нь тэгээ шилүүс чон нохоо одоо баавгаад нохоо зэх юу гэдгийг гүйж ирээд одоо амархан алж иддэг. Тэгэхээр асар ихээр сэтгэлээр унахал юм бол шууд л ухдаг ийм л одоо ийм өргөдмөр хөрх амьтан байгаа. За ингээд цаашдаа юу яана? Энэ бугын төрөлд ордог юм салаа туурайтай ийм хөрхөн Сибирийн хөдөртэй холбоотой хөрхөн гоё түүхүүдийг ээлжлээ тэгээд оруулаад явна. Тэгээд та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.